Жолооч та хэрхэн такси дуудлага хүлээж авах вэ? Хэрэглэгчийн засан дуудлага аппликейшн дээр тань мэдээлэлээр орж ирэх бөгөөд жолооч та тухайн дуудлагыг авах боломжгүй тохиолдолд баруун дээд байрлах орох товчдуур дээр дарж дараагийн жолооч руугаа дуудлагыг шилжүүлнэ. Эсвэл орхиод буух товчдуур дээр дарах юм бол дуудлагыг орхиж таны аппликейшн унтрах юм. Дуудлагыг хүлээж авах орол голын шар өнгийн товчдуур дээр дарж хэрэглэгчтэй холбогдно. Дуудлага хүлээж авсны дараа таны аппликейшны дэлгэцэн дээр 2 цэг харагдана. Эхний улаан цэг нь болохоор хэрэглэгчийн дуудсан байршлын цэг, харин алав даалж буй улбар шар цэг нь болохоор хэрэглэгчийн өөрийн байршлын цэг танд харагдаж боломжтой. Жолооч та хэрэглэгчтэй 2-3 төрлөөр холбогдох боломжтой. Түлхүүр товчны доор байрлах зурвас товчдуур дээр даснаар хэрэглэгчтэйгээ чатлах боломжтой. Эсвэл зүүн доод хэсэгт байрлах залах товчдуур дээр даснаар хэрэглэгчдэр энгийн дуудлага болон аппликейшн доторх дуудлага гэсээр холбогдох боломжтой. Жолооч та хэрэглэгчийн дуудсан байрш дээр очисон тохиолдолд доор байрлах ирлээ товчдуур дээр дарснаар хэрэглэгчид мэдээллийг өгнө. Ирлээ товчдуур дарснаас хойш 5 минут гүйцэтгэх бөгөөд тухайн 5 минут дотор та хэрэглэгчийг үн төлбөргүй хүлээх юм. 5 минут өнгөрснөөс хойш 1 минут бүр төлбөртэй хүлээлийн горим руу шилжих юм а. Хэрэглэгч таны машинд орж ирээ суух юм бол жолооч та доор байрлах аялал хэвлэх гэсэн товчийг баруун тишээ тулталнаг үлгэнэ. Тухайн товчийг үйлгэснээр аяллаа код оруулна гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд хэрэглэгчээс та дөрвөн оронтой кодыг асууж лавлаж оруулна. Аялал хийсний дараа UB Cabin тоолуур тань ажиллаж эхлэх бөгөөд таны утас, аяллаа зам болон хугацаа гэсэн хоёр тоолуурыг шууд гүйцэтгэнэ. Хэрэв хэрэглэгч аяллаа дундуур таныг зогсоосон тохиолдолд та баруун дээд хэсгээр байрлах хүлээлэг гэсэн товчдуурыг дарж хүлээлгийн минутыг идэвхжүүлэх юм. Хүлээлгийн баруун хэсгээр байрлах давхар гэсэн товчдуур нь 5 минутын дараа идэвхжих бөгөөд давхар гэсэн товчдуурыг асааснаар та аяллаа дундуур өөрийнхөө явж буй байршил дээр дахиад нэмэлтээр дуудлагыг хүлээж авах боломжтой. Энэ нь өөрөө сул зогсолтыг багасгах зорилготой юм а. Аяллаа дундуур жолооч таны аппликейшны дээд хэсгээр чимээгүй аялал товчдуур харагдаж байх юм бол тухайн товчдуурыг хэрэглэж идэвхжүүлсэн байна гэсэн үг. Жолооч та өөрийнхөө явж буй байршлын замын төвжирлийг харахыг хүсвэл баруун доод хэсэгт байрлах товчон дээр дарснаар замын ач чадлыг харах боломжтой. Хэрэв жолооч таны аялал дууссан тохиолдолд доор байрлах аялал дуусах гэсэн товчдуурыг баруун тишин тулталн хүлгэснээр аялал дуусаж аяллаа төлбөр бодогдож байгаа юм а.